За хай guys. Хай. За сүүжний яс яагаад гэрт хонуулж болдгүй вэ гэсэн part 2 дугаар бичлэг хаана ирсэн байгаа вэ? За одоо бид хоёр Нарангийн ингэр дээр ирсэн байна. Тэ Нарангийн ингэрийн оршуулга. Яагаад ингэж оршуулган дээр ирж байгаа вэ гэхлээр уул бол урдан төвшиг бит хоёр чинь оршуулгын газар явах дэмий юм байна гэж утсан. Тэгээд юу л да одоо нэг харанхуй балгаас хөдөө хэрээр ингэж тавихаар нэг арай нэг жоохон эрсдэл өндөр биш юм шиг санагдаад арай байж болох газар нь оршуулгын газар болж тараа тэгээд орж байгаа шүү. Тэгээд энэ удаагийн надтай хамт явж байгаа хүнээр бол манай сувгийн модератор байгаа. Өөрийгөө танилцуулаарай Кензо. За намайг Кензо гэдэг бороо төвшиг хоёрын YouTube-ийн модератор байгаа. Тэгээд анх удаа ийм газар ирж үзэж чинь тэгээд дөнгөж ирчээд бичлэг хийж байгаа болохоор одоохондоо бол мэддэг юм алгаа. Тийм. За тэгээд хэдүүлээ юу яа мэдээж радиогоо авсан. Тэгээд чин детекторыг авсан. Детектор ажиллах нь байх нь тэгээд хэдүүлээ хамтдаа шалгаад үзье да. Тэгээд энэ хоёрын энэ сүүжиг болохоор өөр оршуулгын газар нэг 10-аад хонолсон бичлэг оруулснаас энийг болохоор та нар илүү сүүжний ястай явгаа. Тэгээд нэг ийм их сүүжний яс олсон байгаа шүү. За юу guys. Тэгээд ямар ч одоо харж үзье. Энэгээр ямар ч одоо ингээ харахаар гайгүй. Тэгээд энэ хажуудлаад энэ оршуулга дээр одоогор бол явраа нэг юм сонсогдохгүй л байна. Нэг хэрс амттын дуунууд л сонсогдож байна тий. За тэгээд бичлэгтээ татаа морил guys. Шөнийн дуран нэг л болж өгдөггүй. Тэнцээ нэг амттан дуугарч байна. Шөнийн дуран нэг болж өгдөггүй. Энийг яад юм лээ. Янз бүрийн л мемори сольж үзлээ. Гэтэ энийг нэг аргалж агаад бас бичнэ. Тэгж байгаа бичнэ. За ингээд оршуулгын газрын юу 70 давхрыг отхон арай зихцтэй юм биш шүү бас тий. Тий. За 70 давхар ч юм болохоор энтийн дуусна уу хайгүй хэрэгтэй. За детектор. Детектор дээр одоо л ямарваа нэг юм байхгүй наа сүүснээс ойртуулад үзтээ. Ойртуулад ингээд үз. Тэгээд яач харуулмаа юм дээ. За ямар ч гэрэл асахгүй байгаа guys. Одоо бол мэдээж булшныхын чулуу молог чулууны нэрсээ бол уншихгүй. Тэгээд нэгт юм байна. Хоёр дахь юм бол аршуулгын газар жоо хүндэтгэлтэй явнаа. Нэг хэсэгтээ чимээгүй явнаа гэж бодож байна. Ерөнхийдөө бол чимээгүй хот. Тий. Би нэг бичлэг үзэж байхад нэг подкаст дээр тэгж ярьжсэн. Одоо хүмүүний ертөнцид шүн болж байхад нөгөө ертөнцид өглөө болж идэг гэдэг. Тий, ер нь бол тэгний яг зэрэглэлийн ертөнцид. За тэгээ хэсэг байж байгаад радиогоор сүнстэй нэг харилцаа холбоод тогтоох гэж үзнэ guys. Мархсантай. Энд чинь ингэ цаашаа нэлээд урт үргэлжилдэг гэсэн тий. Тий, Нарангийн гол хүртэл хүрч. За ингээд дундуур нь орж болохоор нэг жоохон симхитэй сэрэг газар байл хоёлын дундуураа явъя та. Тэгж нэг уулын ингэр хавьд юм уу очиж жоод радиогоо нэг ажиллуулж үзхүү. Энэ авир гайг юм шүү те. Аль болох чулгааных нь нэрсийг уншуулахгүй гэд. Гэж байгаа. Чи наа сайн детекторыг сайн ажиглаж явж байгаарай за. Детектор одоогоор
мэдэгдсэн юм хаалгалаа. Хаан сая юу дуурсан бэ? Далан давхрыг удах юм бол айлуудаасаа жоохон зайтай юм байна. Хүний булшин дээгүүр явах гээд байдаг. Хөлд орохоо сайн харж аваарай бро. Нэг амтан байх шиг байна да. Чи сонссноо? Тэр энэний ардл нэг хөлийн чимээ гараад байна да. Чи сонсож байна уу юу? Нэг амтан юм уу нэг хүн төлөлтэй юм. Энүүгөөс ч явал нохоо л яа. Нохоо байвал харагдана. Тэ. Нохоо байсан бол яаж хуцмаар ээ. Тэ хуцна. Өөр нэг юм дураал. Айлсгал нэг жижиг амтан мөлхөж яваад байна уу? Тэр өндөр чулуу бас харанхуудаас эвгүй харагдаж байгаа шүү те. Эдэл нөмрөө зогссон хүн шиг. За нэлээд цаашлж байгаа радиог ажиллуулж үзнэ байл. За сингүүрсэн. Бас 70 давхар шиг Нөөч битүү буруу сургацсан. битүү юм байна. Явах цайгүй. За арсан тэр хөлийн чимээ гараад байгаа зүг рүү ойлоо очиж үзье. Тийм тэр авдал дуурайд байна да. Детектор одоо орол юм мэдрэхгүй байна. Чулууныхын нэрсийг камерын дуранд үлдээчихгүйгээд ингээд нэлийн дээшлүүлж харуулдаг байгаа шүү guys. Тэрийг сайн ойлгоорой. Чист уулаад аваад бүр битүү юм байна те.
нэлээ өрч та. За энэ авдрайж байгаа шалгаж үзье. Цаашаа явах юм бол өөр битүүч хийгүү. Энэ яахлаар ингэ дууртай байлээ. За урц райж байгаа үзнэ. Ийш энэ жон гэрлээд содогдоо браа. За. AM sweep rate. FM биш шууд AM дээр шууд залгалаа. Мөтөлч тэгэхгүй бол радион дээр л энэ өвсөн салхинд ингэ хийж чирэн төмрөө цохохоор ингэ дуурайд байгаа юм байна шүү дээ. Энэ дундаас л одоо ингэ сүнсний дуу хоолойг барьж авдаг байхгүй юу гэсэн радио. Ийшээ тасдал энэ зав хэлэл рүү. Нэг юм явах. За 200. Хөө ирсэн. Энэ тэн нэгэн байна уу? Энэ тэр нэгэн байвал бидэнтэй ярилцаараа. Хятадын радио орж ирж.
тийшээ тусахтаа бро. Тэр ажаа амар хол татчихсан шүү бас тийм. Радио амар зуурал гэж орж ирж байгаа биз. Тийм. Тийшээ тусахтаа бро. Одоо хятад дуурж байгааз эндээс нэг юм ингээ барьж авдаг байхгүй. За хаа нэг юм дууссан да. Машины нэг төмөр мөмөрлд уурах шиг боллоо сайхан. Юм сайн ингээ анзаараад гэрлээ тусгаад сайн анзаараад гараа за. Наа детектор ч юм бол худлаа заана гэж байхгүй. Энэ хятад радионоос өөр юм давтагдаж орж ирэхэ байцлаа шүү. За нэг гэрлээ хэсэг унтраач. Тэгэл нэг гэрэлгүй нэг хэсэг үзээ. Жоо нойстой болж ивэл ууслаараа guys. Гэрлээ унтраач болохоор нойс хэсэг мэдээч. Энд хэн нэг юм байвал хариу өгөөрэй. Энд хэн нэгэн байна оо. Хэн нэгэн байвал хариу өгөөрэй.
Энд хэн нэгэн байна уу? Одоогор бол детектор бол юм мэдэхгүй байгаа. Энэ оршуулган дээр 10 хонсон сүүжнээс партнер дээр гаргаж ирсэн сүүжнээсийг оршуулгын газар аваад 10 хон болсон байгаа тийм ээ. За одоогор бол радионд бүхэл сувгууд дээр хайж үзлээ. Тэгээд одоогор бол дуу болоорж ирдэг бай. Сүүжний ясны контент paranormal test гэдэг байгаа. За Кензогийн хувьд сүүжний яс ер нь ямар хуу гэж боддог вэ чи? Сүүжний ясыг бол бодохдоо одоо дээр үеэс ам дамжиж ирэхдээ сүүжний ясыг гэж тонуулдгүй гэсэн ам дамжсан яриад. Вицэн тэгэл мах цах идэхдээ аль болох тий сүүжний ясаа сэтлэл гэртээ оноолдгүй л дээ. Сэтлэл юу н гадаа ичдэг. Тий. Одоо ингээд зарим хүмүүс ч юу байдаг штэ. Шүн сэтэлж гаргаж хайхаасаа цолхоороод цонхороо гаргаа ичдэг гэдэг. Би нэг тийм пост байрны айлууд бол тэгээд шууд цонхороо шичдэг. Тэр бол ястаа болохгүй бүдүүлэн үйлдэл шүү манайхаа. Зүгээр сэтлээд хогийн савндаа игээ хонуулахаар ер нь яах ч үгүй заяа. Тэгээд зарим нь айлын үүдэн тавьчихдаг гэдэг. Тиймэрхүү нэг пост мос байс бидний тохиолдсон аимшигт явдууд дээр хаалганы үүдэн дээр ямааны толгой сүүжний яс тий тавьсан байна гэдэг. Тий. Сая бол хоо нэг юм дуурсан. Тэгээд чимээг олчлаа. Энэ үүрэл ямар ч нохоо амтан машин бол байхгүй. Амтан бол байхгүй шинж юм байна тий. Дадан давхар дээр бол энэ тэндгүүл нохоо уцалтаад. Энэ детектор бол нэг шар хүртэл авсан дээ нэг шарлын чулуун дээр тавихад энэ дээр шар хүртэл авсан. Тий. Тэгэхээр бас улаан хүртэл авсаад болцох. Заарц селфи лайтер ингээ гэрэлтүүлчих. Гэтэ сар тод байгаа болохоор бас гоё тод байна бас тий. Сар тайшин. За төрж байгаа сэтгэл ямар байна? Анх удаа ингэж явж штэ. Тий, анх удаа явж ийн тэгээд өөрийн үзэх дуртай контент бүтээгчтэйгээ ингэж цуг явж байгаа. Ер нь сэтгэл өндөр байна. Тэгээд эн чинь бас хон гэж байгаа. Тэгэхээр бүр сонирхолтой санагдчих. Зарим болсны чулуун доошоо цөмрөөд орчихсон. Тийм байна. Хөл доорхоо сайн харж байхгүй бол аюул тэнд бас нэг хэрс амтд байд юм шиг байна. За тэгээ ойлоо тэгэд чаашлаа тэр уулын бил хавируу нэг явж үзэх үү. Адуу орж ирдэг бол та. Адууны амол газар муу юм байдгүй л гэж ярьдаг. Шөнийн дурангийнхаа нэг хүчрийг л олохгүй байна да. Мемориг олоод байх юм тэгээд зүудэлтэй юм да бас. За энэ хоёлын голоор явахгүй л уртлын нөхөн цөмөрчиж.
Булшны чулуун дээр аваачаа тавихаар шар хүртэл асч ийн гэсэн тийч энерги байна гэсэн үг л дээ. Сүүжний ястай холбоотой эвгүй баримт зөндөөл байд. Энэ хойшоогоо хажуу тал чинь хайрганы үйлдвэр байдаг гэсэн тий. Тий. Нарангийн ингэргээд би бол анх удаага ирж байгаа. Тэ нөө паранормал тест сүүснээс нь үнэхээр сүнс хорогддггүй гэдэг. Иймэрхүү контент гаргаж байгаа болохоор мэдээж анханасаа тавиаггүй одоо ч тавихгүй тэгээд яг үнэн бодит байгаа байдал нь бол сүнс одоогор бол хорогдоогүй юм шиг байна. Тэгээ үзэгчдийн өсөлтөөр дахиад нэг сүүж олоод баав сүүж олсон. Уул бол шөнийн дурандаа яг сүүснийхээ ясны яг нүхээр нь харуулаад тавьчихсан юмороо нэслэхгүй энийг хэсэг байж чад очиж байгаа нэг нухаж үзнэ. Selfie light нэг л нэг жоохон noise-тэй бичээд байж магадгүй шүү guys. Энийг бас бодож үзээрэй. Шүн нэг жоох уйдаад байвал стрим хийж үзнэ. Стрим лайв. Үзэгчтэйгээ лайвтай хөлд орохоос хараарай бро. Дээр 70 давхарт явчихсан миний хөл нэг шарилын нөхрөө бүр яа орцсон. Яг зүүн үл. Ингэж явж байгаа хэсэг байжгаад одоо ч тэг хүмүүсүүдийн сүнс төрлөө болоод амирлаа байлгүй дээ. Түшиг маань нэр ойртох завгүй байгаа. Тэгээ нэг жил үнжиж магадгүй гэсэн guys. Та хэд маань тэрийг бас сайн ойлгоорой. Ажил амьдралаа зохицуулах гээд ерөнхийдөө нэг жоохон үнжиж байгаа. Тийм байна да. Эцэг машин дээр ингээл дуунаас өрөнгөө шүү дээ. За энэ түрээд нэг хальт катле guys. За сая нэг хальт нэг лайв хийж үзлээ. Сүлжээ дүүрэн мөртлөө дасалтаадах юм. Түрүү энэ дээр сүүжний асан дээр сая тэр дээр уулын билд авахад бол тултлаа нэг уулан хасаад өнгөрсөн. Тэрийг лайваар үзсэн хүмүүсүүд сайн мэдчихэж байгаа хаа. Тэ? Тутлаасаа тэгээд лайв явж исэн гинт гацалт орж ирээд. Сүлжээтэй байна. Ууг нь бол сүлжээ бол байна. Тийм тэгээд жоохон дасалтаалах шиг байна.
сүлжээч байх хэрэгд бол байна. Тэгээд тасалдаа л энэ да. Үйл ялэг нэг херс мерс бол яг дуугарч байна. Саяныхын энэ сүүжний ясыг оршуулгын газар нэг 10 хоног болсон. Тэгээд тэр юунд нь сүнс үнэхээр хорогдсон уу яасан. Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ газрын бас нэг юм элдв янзын гүйтэл хажуугаар гүгээд сая детекторт мэдэгдүү яав тий. Тэрийг бол сайн баттай хэлж мэдэхгүй байгаа шүү guys. Түрүү үзэгчтэйгээ нэг унтахаас өмнө нэг сонирхолтой юм хараг гээд нэг хальт лайв хийж үзлээ. Тэгээ сүлжээ нунаад доголдоод гацаад байна. Бид хоёр цаг маш урт байгаа болохоор дундуур нэг лайв оруулсан юм аа тий. Одоо л яг нөгөө нэг гүйдлийн цаг маань эхэлж байгаа болохоор part 2 ямарч нэг сонирхолтой дугаар гаргахыг хичээнэ залуусаа. Энэ ингээд бүр битүү байт юм байна. Нарангийн ингэр дээр бол би бол анх удаага л ирж үзэж байна. Одоо бол надад мэдрэгдэж байгаа мэдрэмж гэх юм бол маш тийм 50 мэдрэмж мэдрэгдэж байна. Сая тэр детектор тулж улаан асахад бол нэг за ашгүй ингээд нэг юмтай таарж байгаа юм бахтаа гэж нэг хальт нэг баярлаа л өнгөрлөө. Чамд ямар мэдрэмж төрөв? Надаа бас нэг 50 мэдрэмж төрчихнө. Тэгээ хоёулаа байгаа болохоор гайгүй л дээ. Ганцаараа байсан бол ийш бол зөвлөгч. Зөвлөгч. За манай Кензо бол зөвлөгч. Facebook-ийн группийн юун дээр ийшээ нэг ганцаараа алхаж ирээд үүдэн дээрээс нь буцсан байдээ. Баахан нохоо уцаад. Нохоонууд ч олоолаар нийлээ боргоо дайрч юм бол чи эвгүй шүү бас. Би тэр налах тэр ганцаараа явж байхдаа баахан нохоонууд боргоо дайраа. Тэр яг хариуг уруулах төгсөн тэн дээр. Сая лайв дээр жоохон хүүхдүүд бололтой. Элдв янзыг хараад хэлж зарим нь орж ирж эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсрал жоохон анхаараарай гэж хэлмээр байна. Ерөнхийдөө жоохон хүүхдүүд л орж ирж. Тий, жоохон хүүхдүүд л тэгж орж ирж байгаа. Бид нас цогцсон хүмүүс бол одоо мөн тэгж хүн харах материал байна шүү дээ. Тэгээ хүн харааж хүн муулна гэдэг чинь тэгэл муу энерги өөрөө л идэх юм дөө. Тэрийг хүүхдүүдтэй сайн хэлж анхааруулж заахгүй бол ер нь тэгэл төлөвшил муу, ухамсар муу, хүнийг хүндлэх харилцаа хандлага дээр муу болчихвол тэгэл нийгэм тэгэл хог шаар болноо л гэсэн үг. Тэгээ бусад бас энэ контент хийж байгаа хүмүүсүүдийг хараад хаад айгүй тийм хараал өрөөлтэй юм ярина, стрим байна, тэр зарим контент креаторууд байна. Тэдрээс бас элдв янз юм сурч л байгаа л та. Контент гэдэг хүмүүст хэлэхэд айл болох контентыг чинь бага насны хүүхдүүд айгүй хүздэг шүү тэгээд. Харин тэгээ тэдэрт муу үлгэр дуурайл болоо тааж бас болохгүй. Төшиг бит хоёрын зүгээс болох юм бол угаасаа эерэг талдаа болохоор тэгээд
Амьдрал дээр ч хараал маш бага хэлдэг. Тийм болохоор энийг үзэж байгаа дүүнер байх юм бол хараал ерөөл нэг тийм бас хүн хилээд хар тийм гоё юм биш шүү гэж хэлмээр байна. Тэгээ миний ярьсныг бас авах гээхийн ухаанаар хандаарай. Хараал сурж байхаа оронд ядч нэг англи үг чэйжилж ивэл ирээдүйд маш хэрэгтэй. Хүн хараалаа гэд чамд нэг тийм ойлгохтой юм бол болохгүй л баг. Амныхаа бэлгээр л явна шүү дээ. Амны бэлгээр Монгол хүн чинь амны бэлгээс ачтын бэлэг гэдэг шүү дээ. Энэ ингээд цаашаа ингээд бүр нэг уулаа даваад ингээд орчдгийм байж тээ. Окей. Бас айгүй том оршуулга байна. Одоо наатхан дээрс дахид тэгж асахгүй байна тий. Асахгүй. Сая лайв дээр бол 2-3 анивчаал бас тиймэр тулж уулаасаа. Тултлаас. Тэрийг лайв үзчихсэн хүмүүст бол анзаарсан баха. Тэгээд лайваа устдахгүй хадгалцснаа тэгээд тэрийг бас сайн хараарай guys. Нэг 2 лайв эхлүүлсэн. Тэгээ одоо бит хоёр буцаж очиж шөнийн дурангаа бас зохицуулах ажил байгаа. Уул нь мемори нь болоод ажиллаж ивэл сүүснийхээ ясны нүхээр нь яг линзийн тааруулаад тэгээд орхичих гэж бодсон юм аа guys. Нэг тийм байна да. Сартай болохоор айгүй гэгээтэй байна тий. За явсаар батар уулын орой дээр ойлоо гарч ирсэн. Уулын орой дээр гарч байгаа хэдүүлээ нэг радиогоо дахиж нэг ажиллуулж үзсэн та. Бит хоёр түрүүн нэг уулын бэлд нэг очсон нэг радио ажиллуулаад байгаа газар нь. Бит хоёр тэл аль болох гуу жалга тийм нэг ингэр газар мазар хайгаал явчихна. Тэгээ сүүчний ясан дээр яг нэг үнэхээр сүнс харагддаггүй гэдэг дээр үзэхээр яалч харахгүй ингээд нэг оршуулгын газар бий болж таарад байгаа юм л та. Уул төшиг байна эрт. Жоо хүндэтгэлгүй юм шиг санагдаад байт оршуулгын газар. Амгалан 50-аа оршиж байгаа хүмүүс тэр. Одоо тэгээ судалгаа дээр нэг 70 давхарт орж радиогоо тестэлж үзсэн. Радио бол амжилттай болсон. Үнэн. Энэ хоёр херс их байдаг бол л та. Херсний дуу бол айгүй их байна. За ингээд энэ хэсэг нь ингээд нэг жоон жалга маягийн газар болоод эхэллээ. Өөрөөсөө битүү хог юм биш нэг жалгаар яах л юм хогтой байдаг нь тий. Тэгээд
хог хайж байгаа хүмүүсүүдээ энэ авд ингэж битээ хогоо хаяарай. Энд чи ингээд чимээгүй хот хүмүүсүүд ингээд тайван нойрсдог газар болохоор хогийн цэг гэж бодчихлохгүй шүү. Тэгэхээр хогоо битээ хаяарай. Хогийн цэг айтал ер нь тэг хөдөө явж байгаа хүмүүс ч гэсэн хогоо хаяад би ер гайхаад байдیں۔ Одоо хин цэвэрлэнэ гэж ингэж хогийг хаяад байдаг байна гэл. За тэг миний хэлснийг тэгээд авах гэхийн ухаанаар сайн хандаж бодож үзээрэй guys. За тийм чи нэг жоохон раажаага нэг жоохон хайслал яг хонхорхой нэг жоохон жалга хэсэг юм шиг байна. За мэдээж ийм тохиргон дээр тавилаа. Намруу болоод ч тэр 10 сар гарцсан болоод ч тэр гар эсн амар таарчна. Чинийх тэгж нүг юм зөө. Айгу намуухан байна. Радио бас ингэж үйлчлэн чанга дуутай бах, намуухан дуутай бах хоёр бас ялгаатай байдаг. Сүнсний орон зай ихтэй газар бол сайн жирэлцнэ л гэсэн үг. Хятадын радиог сайн татчих шүү. Энд хэн нэгэн байвал хариу өгөөрэй. Хэн нэгэн байвал хариу өгөөд нэрээ хэлээрэй. Үйлчлүүдийн байн ингээд охируулаад байгаа юм байна. Дээр чин 70 давхар дээр бол амар парж ханчсан тий. За Энэ дээр болохоор арай намуухан арай л намуухан байна.
Аливаа юм тэр нөгөө хүний энергинд ингээд нэг мэдрэгддэг шүү дээ таньзаа. Тий. Нэг эвгүй газар байл нэг жоохон нуруунаас хүүтаас нэг тийм жоо хүүтэн мэдрэмж авдаг тий. Тэрэн шиг тийм хүүтэн мэдрэмж бол одоогоор алга. Нэг айгуу тийм тайван байна. Яг одоо. Тайван амар амгалсан. Одоогоор детектор сая түрүүнийг тулж авснаас хойш өөр юм байгаагүй. Бодвол энэ авийн нэг сүнс гүйдэл нь явж өнгөрөөл тэгэл яг детекторт мэдрэгдсэн байх гэж бодож байна. Түрүүн яг тэр уулын ингэрт үзээд энэ радионы энэ антин асаад байсан. Одоо энд бол бүр асахгүй бүр тайван байгаа даа. Тийм. За илүү доош л үзсэн. Хажуу нь хайрганы үйлдвэрийн ажил бас их сонсогддгийм байна бас тий. Айгуу өндөр одоо том машинууд явж байгаа бас сайн сонсогдож байна. Сая надад бол нэг юм айгуу сонь санагдлаа. Нэг сүлжээтэй байж ингээ лайв нь гацаад байдаг тий. Тэгээ эн чинь бол ер нь хөдөө хээр газар биш шүү дээ жод. Харин хот бол айгуу ойрхон харагдчихна эндээс. Хөдөө хээр газар байсан бол яг нэг лайв дээр сүлжээ уунах гацалт бол орж ийн. Тий. Сүнсний одоо нэг тийм долгион үйлцэл орж ирэхээр зэрэг юу яадсан гэсэн. Сүлжээ унах гацах гэрэл анигч хань тэрэ үзэгдлүүд байдаг гэж уншиж байсан юм байна. Яг шууд лайвын үеэр Багнуурын дэвиз тэгээд тэр налаахын уурхаа дээр нилээ лайв бол гацалт орж ирсэн. Харин тэн дээр өөр сувгийн бас нэг дуу муу орж ирээд бас жоон ширүүн байсан ч тий. Яг нэг би дадлан давхар руу цуг яваг болохоор сайн мэдэхгүй байна л та. Ааха. Анх удаа юм оршуулгын газар дээр ирж байгаа болохоор Ааха. ер нь нэг ингээд
хойд нуруунаас хүүт дагаад хойноос нэг юм дагаад цуг алхаад байгаа юм шиг тийм мэдрэмж бол одоохонд бол төрөхгүй. Одоонд бол төрөхгүй байна. Тий. Тэгэхээр 50 байна л гэсэн. Хүн Тий. ер нь энергиээр амар мэдэрдэг гэж сонсч ирсэн байна. Энергиээр Одоо салхин оёо гайг болчихлоо тий. Салхин овоо гайг болчихлоо. Тий, одоо салхин гайг болчихлоо. Хамаагүй 50 болчихлоо. Амар салхилал гар хөрөлдөж. Одоо нэрээ гар яагаад ч юм да айгуу сайн юу юм да одоо нэг сан дулаацаад ирлээ. Тий. Түрүүн ч нэг хэсэг гар яг бид хоёр ч хоёр гартаа хоёулын дээр нь юу хоёр гартаа хоёуланд нь юм барьцсан явж байна. Тэгээд яг ийд салхилал. Харин сая хүү нээсэн нүгүр. радио бол одоо нэг машин явж. тэндээс нэг машин ирж. За илүү явчлаа. Би сая хийм сонссон баг. Зүүн чихэндээ. За радио төр зур унтраач. Радионы үйлдэл долгион бол айгуу тийм тайван байна одоогоор. Радио одоогоор бол тайван байна. Нагирлээч мен чимэр хоо. Ер нь бол алхаал ахад дуустал. Энд чинь бүр айгуу цаашаага нарангийн гол хүртэл. Монголдо баг айгуу том оршуулгатаа л орохоор. Тийм үү. Сая машин. Сая тэр хонхорлоо ороод алга болчихоо. Гэрлэн тусгай очихсан. Саяны энэ нэг хэсэг газар ямар их хогтой газар вэ те? Тий. За очоод дур маань байдаг байгаах л. Байгаа л. Энийг өч одоо яг цаадлын уулдаа бол улаанч болтой гэж. Улаанч болтой гэнц энэ шиг гэдэг юм тий? Тий. Яг цаадлын уулдаа бол энэ саяны энэ машин хайч чуу. Ийшээгээ салсан зам байд юм уу? Ийшээгээ салсан зам. Одоо гэрэл тусгаж байгаа ийшээ. тий. Байгаа юу? Ийшээ чи одоо нөгөө жолооч нар чи цаашаага уулдаа тийшээ явж штэ. Тэр авируу саяны машиныг гэрэл тусаад өнгөрлөө. Тийшээгээ явчихсан юм байна л да. Манай монголчууд ер нь их товчилж явдаг. Энэ замаа товчлоо явуулчих амар л та. Одоо ийшээгээ ороод ирсэн чинь өнөө гар маань даарч эхэлж байна. Чинээ гарч яаж байна? Дэжгүй юу? Дэжгүй. Окей. Хэсэг нам байж байгаагаар салхилаад тий. Энэ булсны зарим булсныхаа аюуг нь цент мемтэн бутраа доош нураад унтсан байхаа тий. Тэр одоо нэг
Пурш маш охтой хүмүүс бас байдаг гэсэн. Тэнийг хэсэг амар их байсан гэж яриадсан. Мэдээ зэдгээр гардаг гэсэн шүү дээ. Детектор дээр одоогоор л юм мэдрэхдэггүй байна гайс. Энд чинь бүр ингээд уулаад аваад битүү юм байна. Бит хоёр сая энэ чинь сая одоо тэр гэрэл тусч байгаа тэр хэсэг рүү явж үзсэн. Тэгээд ийшээгээ явж үзсэн. Ийшээг очиод тэр баг тэр уулын ариу дээр гарч үзлээ. Яваалахаар юм байна. Энэ хоёр тусч байгаа гэрэл болохоор зэрэг хайрганы үйлдвэр байдаг гинэ гайс. Дуран маань энд байна. Дурангаа бол ингээс хөөрлөлцдөг хөөх. За нэг хэсэг нэг бит хоёр нэг жон дурантайгаа жоохон ноцолт бодгоё даа гайс. Энэ хэсэг дээр нэг жоохон кат орж ирэх юм шиг шүү гайс. Шүнч урт байна даа гэл. Юм одоо ингээ ажиглаа суучаад л болох байхаа. За тань хальт энэ дурангаа нэг жоохон ажиллуулах даа гайс. Дахиад өнөөх аргаараа үзлээ. Энэ дээр яг янз бүрийн мемори туршиж үзлээ. Яг яагаад ингэж байгааг нь бол сайн мэдэхгүй байна. Янз бүрийн 32 гигабайт бас дэшегээ зөндөө меморинууд л уншуулж үзлээ. Тэгэл алдаа цагаал no memory card гэж гарч ирэл ах. Ямар тач ардталт нь ингээд уламжлалт аргаараа уцаа байршуулаа битсэн баа. 10 гаруй минут ажиглаж суулаа. Нэг сүртэй элдв янзын дүрс бол мэдрэгдсэнгүй гайс. Тэгээд ихэнхийн нэр нь катлаад оруулж байгаа шүү. Энэ шөнийн дуранд бичигдсэн дүрсийг. За ямар ч байсан. Энийг яцгийг байла. Энэ мемориг нэг таардаг мемори болохгүй байна гайс. Ингээ алдаа гаргаж байгаа төлцөл өчий. Одоо явж үзээгүй газар бол энэ тал байна. Энэ талаар нэг жоох яваад үзчихээд. Херс элдв янзын амьтад бас их дуугарч байна. Миний бодлоор шүү дээ гайс. Ерөнхийдөө сэтгэл санаа ааж тайван байна. Элдв янзын тийм нэг энергич мэдрэхдэггүй байна. Сайн нэг детектор дээр нэг хальт нэг тулж нэг улаан ассан. Тэр бол энэ сүүчний астайгаа нэг холбоогүй баха. Энэ авийн л нэг юм гүүж таарсан бах гэж бодож байна. Тэгээд детекторыг түрүүнээс хойш ердөөсөн унтраасангүй ингээл барай аваад байна. Саяны тэр улаанаас өөр юм бол болоогүй тий. Тийм тэгээд тэгэхээр ерөнхийдөө гайгүй л гэсэн үг.
Амар хүүтэн болж эхэлж байна. Энийг ч одоо буургаас Шүн дунд болж байгаа болохоор хүүтэн болж эхэлж байгаа шиг байна. Түрүүн гар дараадс одоо цээж мэж гуй муй даарцаа авчихна. Нүгээр нэг хэсэг явж байгаа. Юм хум анзаарагдах нь гээл. Тэгээ үзэгчдээс ирсэн санал болохоор бол тиймэрхүү балгас малгас одоо ингээд н хотын ойр авийн газруу дууссан болохоор унаа тэрэггүй хүн болохоор ч нөө хол нэх явж чаддгүй. Тэгээд балгас гэхээсээ илүүтэйгээр юм оршуулгын газрууд дээр явал арай илүү бодит тест болох байх гэж зөвлөсний дагуу ерөнхийдөө оршуулгын газраар явж байгаа. Тэрний булшиг өхөө ухаа ицсэн бах юм яаж байгаа юм бол ингээд нэг хэсэг суугаад үзье та. Энэ сарны гэрэлтэй болохоор нэлээд тод байна. Тэнцээ нэг машин явж байна. Энэ авирын гэж ер нь машин айгүй их явах юм тэг хэнзаа. машинд байгаа хүн хоёулангийн хараад юу гэж бодож байна. Мэдг. Хүмүүс Энэ тийм үү тий. Энэ зам уу? Бид хоёрстой янз бүрээр үзэж байна да. Өөрсдөө сүүчний ясны нөхөж чадсан. Тий. За стацина сүүснээс өөртөө би камерны линзэнд нэг барьж үзээд. Уулал ингээд сүүснийхээ хэсэг зинкэр агчна. Чулуу байна. Нэг иймэрхүү байна. Ас наагур чампро хүний шарил болчих юм байна. Наашаа яваа та. Бас битүү юм байна. За ойл энэгээр яваа та. Ямтын авирал гүгээд байна да. Энд чинь нэлээд дээр үе оршуулга гэсэн тий. Тийм метро бол чулуун молыг нь хараад хатал. Оршуулга болгоны чулууны дээр ингээд нэг төмрөөр ингээд нэг Монгол гэр хийлсэн байх. Энэ яг ямар учиртай юм бол доо. Энэ ингээд цаашаа бүр нэлээд битүү шигүү болчихж байна да. Одоо их
шалын хараад яг ингэ шалынхаа чулуун дээр Тийм. Монгол ирэх. За ингээд яахаа ингээ яг хүний шарилдаг өр гарч байгаа. Гэрэл тусахаар ингээд нэрсүүд нь харагдчих гадаа. Тэгэхээр гэрлээ унтраалаа. Энэ сарчин харин сайхан өдөр юм шиг гэрэлтүүлчих чинь вэ те. Сайхан гэрэлтэй болгоод өглөө шүү дээ. За энэгээр юунаа. Монгол. За хоёр чигээр болох юм байна да. Дотор нь нөгөө нэг салхималтай үед нөгөө арт засах гэдэг. Бас тэгдэг байж магадгүй те. Энэ дээр үедээ газар бас хамаагүй гэж исэн юм шиг байна. Ингээд шавлдуулаад хүн явахын эцсгүй болтол нь ингээд үчи өнөртөж гин үү? Өнөртөж. Нэг төлөнгийн юм шиг өнөртөж байна. Яг нэг юм шатж байгаа юм шиг өнөртөж гин гэв гэнт сая. Одоо шүн орой одоо нэг хогш таа гэж байхгүй. Энэ ч хогны өнөр биш ээ. Зүгээр нэг тийм пивер юм шатж байгаа юм шиг тийм нэг өнөртэй юм байна. Сая нэг гэхдээ яг тийм хогмог шатаад байсан бол одоо хүртэл өнөрч байна. Тий. Сая нэг хэсэг өнөрч байгаа л. Одоо гайг болчлаа тий. Наашаа ороо. Энэ сүр ингээд зоон татцсан юм. За нэг иймэрхүү. Ямар азар байлаа. Яг машин явдаг хэсэг юм. Шинэ бонгаар авчих. Яг энэгээр бас итгэл явах. Тэгсэн бол одоо тийм камера тавьсан байдаг тийм. Хоёулаа тэр дээгүүр явж байгаа хооронд машинтай явж байсан юмсэл. Гусаалаа. Магадгүй. Одоо дахиад нөгөө өнөртөж эхэлж байна. За. Нэг иймэрхүү л байна да guys. Тэр машин яагаад тань зогсож байна? Хоёуланг нэгэд юм яваад болохоор сонирхож харж байгаа юм болоо. Сая иш явсан юм шиг юм. Мөн байна. Чих үдээ зайлвал. Гэрэл тусахгүй нь хоёр хүн яваад байгаа болохоор тий. За нэг иймэрхүү л байна да. За сэтгэл санаа ямар байна Кензо яриарай. Сарны гэрлэстэй хөдөө байгаа юм шиг татварч чинь да. Тийм байна тий. За тэгээд сүүжний яс part 2 маань нэг иймэрхүү болж байна. За ямар ч байсан сүүжний яс paranormal test part 2 маань одоо ийхүү өндөрлөж байна. За тэгээд нэг нь оршуулгын газар яг 10 онсон. Нэг нь болохоор та нар нэмэлтээр нэг сүүжний яс авч яваарай гэсэн
бас ер нь өгөрсөн өгөр сүүжний ясал та. Тэгээ олоход бол нэг жоохон хэцүү л байлаа тэгтээ. Ямар ч гэсэн ийм. За тэгээд бичлэг оруулсангүй бас нэлээд удлаа. Тэгээд эндээ хөлцөл бичээ. Ямар ч гэсэн шөнийн дуран ердөөс мемори ердөөс голоод болдгүй. Тэгээд өнөө л нөгөө нэг утсан ард нь тавьж нэг хэсэг бичиж үзлээ. Тэгээд тэрийг онцгой дүрс байхгүй бол маш богино хэсэг нь оруулнаа. Тэгвэл би нөө байнга хэлдэг тэ нэг үзэгчд мэдээж залах нь тийм ээ. Их удаан оруулдаг. За өнөөдөр чиний хувьд ямар хуулж өнгөрөв? За өнөөдөр миний хувьд бол энэ ирсэн газар маань хэдий онц тийм нэг юм мэдэгдээгүй ч гэсэн бооруудаа ингээд нэг өдөр хамт бичлэнд явах гоё байлаа. Би ч бас төшиг завгүй бахаар нь ганцаараа явд юм уу гэж. Тэгээд урд нь Кензог нэг бичлэгэнд дагуулад явна гэд амлцсан байсан болохоор тэр амандаа өөрөө ямар ч нэг бичлэгэндээ дагуулж явлаа тэгт. Ахин хэлэхэд бол манай одоо Боро сувг тэгээд түшгийн сувгийн бас модератор маань байгаа. Тэгээд бид хоёрыг хамгийн анх эхэлж байхад л нэлээд сайн дамжиж ирсэн үзэгчээ модератор болгож аваад модератор болгосон байна манай Кензо. Монголдоо ер нь хамгийн анхны тоног төхөөрөмжтэй Ghost Hunt-ыг Paranormal цуврал анх хийж гиснээс хойш ер нь энэ хоёроо дэмжиж үзэж ирсэн. Тэгээд Монголд бол ийм төрлийн бичлэг контент хийдэг хүмүүс ер нь нэлээд байсан. Тэгээд бичлэгээ устгаад YouTube нь ер нь тэгээд ямар ч бичлэггүй болсон. Тиймэрхүү контент хийдэг хүмүүс манайхан бол айгүй буруу ойлгоод юм лээ. Одоо нэг юм хараад ч юм уу эсвэл галзуураад ч юм ингээд бичлэг хийхгүй ингээд эсвэл шар хаданд очиод тавчиг алга болсон гэж бодоод юм лээ. Тийм бол биш байгаа шүү. Ер нь бол Монголын нөхцөлд ийм контент хийн гэдэг бол айгүй хэцүү байдаг байгаа. Тэгээд контентын дээр нь гадаадын бичлэг шиг одоо ингээд тавилт морилт хийгээд тэгээд хөгжөөд явцсан бол угаасаа одоо үед бол хүмүүс бол хараа шууд тавилт хийх мэддэг болсон шүү дээ. Манай хоёрын тал дээр бол тийм тавилт морилт анханасаа хийн гэж яриаггүй. Яг жинхэнэ өөрсдийнхөө байгаагаараа контентыг эхлүүлж байгаа. Балгас бол ер нь нэлээд хаварцсан байна. Одоо ингээд Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд ер нь хот доторх балгасуудыг ер нь нураагаад шинэ барилга байгууламж бариад тиймэрхүү болсон юм. Тэгээд хөдөө газар үлдчихээн да. Тий одоо эргээд бол би нэлээд олон удаа хэлсэн. Хотын ойролцоох газрууд бол нэлээд дуусчлаа. Тийм тэгээд түшиг яасан бэ гэж хүмүүсүүд их олон асуудаг. Түшиг нэлээд завгүй байгаа цаач ажиллаа гэдэг. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө үгээр болохоор бүтэн 1 жил гаруй өнжий гэсэн. 1 жил гаруй ч гэжтэй яг 1 жил өнжөө тэгээд эргэж ирнэ л гэсэн. Тэгээд би цаатыг чинь аль болох хурдан үрж ирээрэй гэсэн. Тэгээд түшгийг байхгүй тэгээд одоо би ил явж таарах нь дээ. Тэгээд тийм шүү. Тийм season 2-ын эпизод 3 чинь түшгийн сувг дээр орсон байгаа. Тэгээд season 2-ын эпизод 4 тэгээд эпизодоос одоо эпизод 10 хүртэлх дугаар энэ дээр үргэлжлэх бах энэ бороо гэдэг миний өөрийн чанал дээр үргэлжлэх бах. Тэгээд ерөнхийдөө унаад хэрэгний асуудалтай гэдгийг манай үзэгчид бол байнга үзэгчд бол мэдж байгаа. Тэгээд унаад хэрэгний асуудал юу байсан бол хөдөө гэлтгөө холж байсан яваад л бичлэгээ хийчихнэ. Тэгээд унаад хэрэгний асуудалтай болох нэг бичлэг нэг жоох удаад байгаа. Тэгээд дахин хэлээ. Тэгээд өмнө хийснөө бит хоёр нь ажил хийж
мөнгө цуглуулад нэг машин авах гээд нэг чаленж нэг эхлүүлсэн байсан да. Тэр маань болохоор ердөөсөө одоо ингээд нэг сарын хугацаанд үргэлжилсэн боловч 9 сараас нэг 10 сар гэж ярьж ирсэн. Тэгээд тэр маань ч одоо баг хударж явах шиг байна да. Тэгээд бит хоёр чинь нэлээд зав гарахгүй байж байгаа. Тэгээд одоо ингээд зав гарахгүй байгаа болохоор яг тэр чаленж ингээ явж чадаагүй дууссан. Тийм. Тэгээд тэр чаленжийг дэмжиж тэгээд нэг юу тэр донешн өгсөн хүмүүсүүдтэй маш их баярлалаа. Тэгээд тэрнээс ч бас өмнө бас донешн өгж исэн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд юм донешн ингээ авахар бит хоёроос боддсон юм аа. За бит хоёрт бас хүмүүс итгэж байгаа юм байна. Бит хоёрыг бас үздэг нэлээд олон хүн болчлаа. Одоо сувгийн маань subscribe түшиг 50000 хүрж байгаа. Би нэг 25000 хүрж байгаа. Энэ бол баг хүн бол биш. Маш их хүн. Тэгээд бит хоёрт итгэж үздэг, subscribe давж үздэг хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд сэтгэлээрээ донешн илгээдэг хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө бол их баярлдаг шүү. Тиймэрхүүл байна да. Тэгээд ер нь бол сүүжний яс гэдэг одоо эртнээс ам дамжин яригдж ирсэн шүү дээ. Тэг хэмзээ ингээд сүүжний одоо ингээд энэ нөхөн сэтгэхгүй гэрт хонуулахаар ингээд сүнс харагдаг гэдэг. Би тэг энийг бас яг нэг 100% үнэн 100% худлаа гэж бодохгүй байгаа. Тэгээд сүүжний яс сэтгэлийгөө хонуулсан айл болгон сүнс хорогддог гэдэг нь бас яг айл болгонд бас яг тэгдэггүй бололтой. Миний бодлоор би чи нэг гэрт бараг 2-7 хоног болсон. Тэгэхэд надад өөрт мэдрэгцсэн юм байхгүй. Тэгээд оршуулгын газар бас 10-аад хоноллаа. Бас мэдрэгцсэн юм алга. Сая тэгтээ нэг детектор дээр нэг тулж нэг улаан ассан. Мэдээж энэ оршуулгын газар чимээгүй бот болохоор мэдээж сүнс сүудэр бас явдаг л бах. Тэгээд тэр нь таарал асчлаа л гэж яг бодож байна да. Миний хувьд бол чиний хувьд л юу гэж бодож байна? Тий, миний хувьд бол санал нэг байна. Сүнс гэдэг чинь бол одоо ямар мод биш үү те. Яг нэг газараа ингээд байгаад байхгүй байнга ингээд шилжиж хөдлөн. Яг тэр хөдөлгөөнд дээр л одоо детектор маань 2-3 анивчаад яг радио асаахын завдлал 2-3 анивчаад тэгээд лайв дээр яг тийм болсон байгаа. Тийм. Тэрийг нь би бас зургаар нэг тэр лайв дээрсээ нэг скриншот хийгээд нэг хавсаргаад оруулчихнаа guys. Тэгээд part 3-ыг нэх тэгж удаахгүй оруулахыг бодно. Өнөөдөр харин part 1 орсноос хойш 10 хончлоо. Өдөр оногч одоо яасан шуурт энэ. Тэгэхээр анхаасаа машиныг гуйж агаад ирээд тэгээд модератор аваа. Тэгээд өнөөдөр нарангийн ингэрээр явж аялж үзлээ. Ерөнхийдөө их тайван мэдрэмж байна. Хайц мэдрэгдсэнгүү. Тэгээд дараагийн имжлэгнүүд дээр бас яах нь вэ? Тэгээд хамтдаа харцгаажээ. Тэ? Энэ сүнс гэдэг чинь тэгээд дуртай үедээ гарч ирээд хүнд харагдаад мэдрэгдээд байдаг зүйл биш. Тийм болохоор одоо бидний манай бороо төшиг хоёрын одоо цаашдын харсан зорилго байгаа. Одоо комментиг YouTube-ийн комментиг ингээ хараад бичлэгээ хийх болцсон юм уу гэдэг тиймэрхүү коммент аягүй их байсан. Тэгээд зорилготоо хүрэхээс нааш ер нь бичлэгээ хийх болно гэж хэлсэн байхгүй. Юу ч болж исэн тэгээд бичлэг байхгүй хэд ч хонж исэн бид нар одоо ингээд контентоо гаргахын тулд цаана ингээд хөдөлмөрлөл болгочих болно доо. За өнөөдөр ингээд контент маш их хэрэгтэй. Монголын газар одоо ам дамжсан яриа гэхээс илүү судалгаа маш бага. Нэг балгаас олдлоо гэхэд тэр нь одоо ямар түүхтэй ингээд Google-ээс хайхаар ерөөсөө тийм мэдээлэл нь олддоггүй. Гадаад шиг бол биш дээ. Манай монголчууд одоо тэгэл гадаадд бол яг нэг балгасыг яг тэр чигээр нь байлгаад тий яг нэг түүхтэй байдаг. Нураагаад өөр барилга байгууламж барих юм байхгүй. Ер нь бол тийм байдаг шүү. Ингээд одоо жишээлбэл одоо нэг газар ингээ очлоо гэхээр нэг хүнээс нэг юм ам дамжсан яриа сонслоо гэхэд нэг нь яг өөрөөр ярьдаг. Тэгэхээр яг
тэр газар нэг 100% яг нэг тийм баталгаатай яг тийм их сурвалжтай бол биш. Тэгээ одоо их сурвалжгүй одоо зөвхөн нэг хүний ингээд ярианаас ингээд авсан ам яриагаа ингээд ярьчих ихээр бас болдгоо байгаа. Яна 100% үнэн бодитод түүх биш болохоор үзэгчдтэй нэг худлаа мэдээлэл түүгээс ирвэл яг нөгөө нэг одоо биокомбинатын нэг эмнэлэг байсан шүү дээ. Тэр чинь болохоор нэг малын эм тариал бэлддэг байсан. Малын эмнэлгийн л газар юм билээ л дээ. Тэгээ тэрийг нь яг мэддэг үнэн комментэн дээр ороод ирсэн. Харин Тэгээ наа тий. чинь галзуу эмнэлэг биш ээ, мал эмнэлэг байсан. тий Тийм асуудалтай болохоор яг үнэн түүх нь оруулахгүй болохгүй. тий үнэн түүх нь оруулахгүй болохгүй ш. Тэгээд яг тэрэн дээрээс бас их сургамж авсан. За ингээд яг нэг хүний яг амд амцаараар бичээд оруулчих чинь бас их аюултай юм байна шүү гэдэг. Аль болох тэл бодит үннийг л нь харуулна. Тэгээ цаашдаа бас олон өөр сэдвэр бас контент ингээд тэр болгонд минь та бүхэн минь хамт байгаараа мэдээж барих яг үндсэн гол сэдв нь бол ер нь бол urbex тэгээд paranormal судалгаа тийм ерөнхийдөө ghost hunting талдаа ерөнхийдөө контентуудаа хүргэж байна. Тэгээд subscribe дарж үздэг хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд subscribe дараагүй хүмүүсүүд нь subscribe-а дараад өгөөрэй. Тэгээд одоо ингээ 25,000 болж байгаа. Тэгээд 25,000 хүмүүстэй маш их баярлалаа гэж хэлье. Тиймэрхүүл байна да. Guys. Гадаадаа амар хүүтэн болчихжээ. Түрүүн гар дараадсан. Одоо цээж гоё энтер даач. Гадаа суусан чинь жижиг гэж шүү. Харин тий. Доороос чиг байгаад намар сэр орцсон байна. Түрүүн Кензос амаргүй маа гэжсэн. Чи яагаад тэрийг амаргүй гэж бодоо? Юу амаргүй. Чи түрүүн за ингээ явах чаас тиймс нэг амархан биш байд юм байна л. Тий. Одоо бидний хувьд бол зүгээр одоо бороо түшигээрийнхөө бичлэгийг оронгууд л үзэж байгаа шүү дээ. Тэнгүүтлэг бичлэгний цаана юу болдог, яадаг гэдэг нэг контентны төлөө манайд ямар их сэтгэл зүрхээ гаргадаг гэдэг яг цог явж идэл мэдрэлээ. Зүгээр нэг камер бариад ингээд явах биш те. Контент гоё харахын төлөө хичээд юм байна. Цог явж идэл мэдрэх юм шүү. Тэгээд төдийгөөс зүдий хүртэл манай хоёрын сувг дээр лайк дарж орны үг харамгүй хайрлаж хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд цаашдаа ч гэсэн хамт байгаарай. Монголдо анхны паранормал тоног хөрөмжтэй бичлэг хийж байна. Тийм. Тоног хөрөмж гэснээс ингээд энэ радио бол ингээд нэг тийм сүнсний үйлцэл баг газруудаа бол ингээ айгүй тийм намдуухан байдаг. Тэгээд далан давхар дээр бол арай ширүүн байсан бол энэ нарангийн гэр дээр бол бас арай өөр тийм намуухан тийм хөө дохтуухан ажиллаж байна тий. Далан давхар дээр бол нэлээд тийм барьжанжсэн. Энэ удаа бол бас их дохтуухан байлаа тэгээд. За тэгээ part 3-аар бол эргээд уулзцаая да guys. тийм манайхан тэгээд түшиг завсалсан гээд түшийнхаа сувгийг бас бити хий хоосоо орхиороо тэгээд Тийм. шинээр үзэж байгаа хүмүүс маань бас TGTV гээд ороод саб дараад лайк дараад өгөөрэй баярлалаа. Тий. За тэгээд бичлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ part 3-аар уулзцаая. За тэгээ түр баяртай guys. За нэг зарын чанартай зүйл дуулгахад guys. Би контентэндөө нэг нэмэр болгоод нэг иймэрхүү лаа хийж зарж байгаа шүү. За юу тэгээ та авахыг хүсвэл аваарай. Хүргэлтэндээ би өөрөө гарч байгаа.